Сайн уу хүмүүстээ. Өмнөх хичээлдэр бид нар химийн элементийн эсэлтгүүн хэмээг олох хичээлийг үзсэн байгаа. Энэ удаагийн хичээлээрээ химийн бодисын эсэлдүүлэгч ангижруулагч шинжийг тодорхойлох гэдэг хичээлийг үзэх нэ. За тухайн бодис маань эсэлдүүлэгч юм уу ангижруулагч юм уу гэдгийг тодорхойлохын тулд бид нар атомын бүтцтэй нь холбон тайлбарлая. За бид нар литий болон ботор химийн элементийн атом өгсөн байна. Эндээс бүх химийн элементийн атомууд металл болон металл биш байхаас үл хамааран гадаад давхрaan дахь электроноо бачилттай болохыг эргүүлдэг. Литий гадаад давхрaan дахь 1 электроноо алдвал гадаад давхраа нь 2 электронтой бачилттай давхраа үүснэ. Харин ботор гаднаас 1 электроныг авах юм бол гадаад давхраа дахь электрон нь 8 болж бачилттай химийн давхрааг үүсгэнэ. За тэгвэл энэ электроны алдаж байгаа атом дээр нэмэх цэнгийн илрэл үүсч тачиа үүсдэг бол электроныг авч байгаа атом дээр хасах цэнгийн илрэл үүсч аниа үүсдэг байх нь. За тэгвэл химийн химд гадаад давхрaan дахь электроноо алдаад байвал энэ үүнийг ангижруулагч гэж нэрлэдэг байх нь. Гаднаас электроныг аваад байх юм бол үүнийг эсэлдүүлэгч гэж нэрлэдэг байх нэ. За тэгвэл ерөнхийдөө 1А 2А бүлгийн металлууд нь гадаад давхраандаа цөөн электронтой учраас электроныг алддаг ангижруулагч шинжтэй байдаг бол 6-7 дугаар бүлэгт байрладаг металл бишүүд маань гадаад давхраандаа олон тооны электронтой учраас металлыг электроныг авдаг эсэлдүүлэгч шинжтэй байх нэ. За тэгвэл бүгдээрээ одоо энийг харцгаая. За бүгдээрээ тодорхойлолтоос харцгаараа хүмүүстээ. Тэгвэл эсэлдүүлэгч бодис гэдэг нь ерөнхийдөө электроныг авч байгаа атом молекул ба ионыг агуулсан бодисыг хэлдэг бол ангижруулагч гэдэг маань ангижруулагч бодис гэдэг нь электроноо алдаж байгаа атом молекул ба ион агуулсан бодисыг хэлдэг байх нэ. За тэгвэл ерөнхийдөө бид нар ихэнх металлуудыг бол ангижруулагч гэж ойлгоод ихэнх металл бишүүдийг эсэлдүүлэгч гэж бас ойлгож болох нь байна. За энэ мэдлэгээ батгахын тулд бүгдээрээ нэгэн дасгал ажиллацгаая. Дараах бодисуудыг эсэлдүүлэгч болон ангижруулагч болохыг тодорхойлоо гэсэн байна. За ямар бодис байна вэ гэвэл нэгдүгээрт нь химийн элементийн атом холоор хөнгөн цагааны атом хүчил төрөгчийн атом гэсэн биднэрт 3 химийн элементийн атом өгсөн байна. За тэгвэл бүгдээрээ энэ 3 химийн элементийн ангижруулагч эсэлдүүлэгч аль нь юм бэ гэдгийг тодорхойлцгаая. За бүгдээрээ хөнгөн цагаанаас эхлэе. Хөнгөн цагаан үлэх системд дэс дугаар нь 13 байдаг. За тэгэхээр хасах 2, хасах 8, хасах 3. Гадаад давхраандаас 3 электроноо алдах эсвэл гаднаас 5 электроныг авч бачилттай электрон үүсгэх аль нь бага энерги зарцуулах тухай гэсэн асуулт гарч ирж байна тийм үү? Мэдээж 3 электроноо алдах нь энерги бага зарцуулж бачилттай энийг үүсгэх учраас энэ маань 3 электроныг алдаж нэмэх 3 цэнэгтэй катионыг үүсгэж ангижруулагчийн үргийг гүйцэтгэдэг байх нэ. Ангижруулагч. За тэгвэл та нар холоорыг юу гэж бодож байна хүмүүстээ? За холоорыг та нар өөрсдөө дэвтэр дээр хийцгээгээрэй. Харин бүгдээрээ хүчил төрөгчийг ирцгаая. За хүчил төрөгчийн маань үжил системд эзэлдэг дэс дугаар маань 8 тийм үү? 8. Нэгдүгээр давхраандаа 2 электронтой, хоёрдугаар давхраандаа 6 электронтой. Тэгвэл гадаад давхраан дахь электроноо бачилттай болгохын тулд гаднаас 2 электроныг авч бачилттай болгох эсвэл 6 электроноо алдаж бачилттай давхраа үүсгэх аль нь энерги бага зарцуулагдах вэ? Мэдээж гаднаас 2 электроныг авч хасах 2 гэсэн цэнгийн илэрлийг үүсгэж эсэлдүүлэгчийн үргийг гүйцэтгэх гэнэ хүчил төрөгч маань. За тэгэхээр та нар маань эсэлдүүлэгч болон ангижруулагчийнхаа ялгааг гаргасан байх гэж бодож байна. Эсэлдүүлэгч бодис гэдэг нь электроныг авдаг атом ионыг хэлдэг бол ангижруулагч гэдэг нь электроныг алдаж байгаа атом болон ионыг хэлэх нь. За та нар сайн анзаарсан бол бүгдээрээ дандаа химийн элементийн атом дээр ярилцлаа. Одоо бүгдээрээ тэгвэл дасгал 20 руу орцгоё. За дасгал 2 маань биднэрт химийн нэгдлүүд өгсөн байна. Натрий холоор 2, натрий холоор O3 ийм 6 төрлийн химийн нэгдэл өгдөжээ. За бүгдээрээ эдгээр 6 нэгдлүүдийг эсэлдүүлэгч ангижуулагч гэдгийг тодорхойлъё. За химийн нэгдэл өгсөн тохиолдолд бид нар хамгийн түрүүнд яах ёстой вэ гэхээр эсэлтгүүн химийг нь олох шаардлага гарна. Өмнөх хичээлийнхээ зөвхөн холбоотойгоор бүгдээрээ эдгээр нэгдлүүдийн эсэлтгүүн химийг хамтдаа олцгоё. Натрий 1А бүлэг учраас нэмэх 1, доор нь ямар нэг индекс байхгүй учраас холоор хасах 1, тийм үү? Бүх дан бодисын эсэлтгүүн хим тэг байна. Натрий нэмэх 1,
О хасах 2 дээр нэмэх 1 нэмээд хасах 1 буюу тэнцвэрийн тэмдгийг гаргахаараа нэмэх гих мэтлэнгээр та хэд маань өөрсдөө эсэлтгүү хэмээ олох аргачлалд суралцсан байгаа гэж багш нь итгэж байна. За гих мэтлэнгээр бүгдээр энэ химийн нэгдэлт байгаа бүх химийнхээ элементийн эсэлтгүү хэмүүдийг оллоо. Эндээс одоо хувьсах валент үзүүлдэг химийн элементийн хувьд бид нар эсэлдүүлэгч болон ангижруулагчийг ярина. Яагаад гэвэл жишээ натрий маань зөвхөн 1 электроныг алддаг учраас ангижруулагч гэдэг нь тодорхой. Хүчил төрөгч маань 2 электроныг авдаг учраас эсэлдүүлэгч гэдэг нь тодорхой. Гэтэл энэ тохиолдолд холоор маань хасах 1, тэг, нэмэх 1, нэмэх 3, нэмэх 5, нэмэх 7 гэсэн хувьсах эсэлтгүү хэмүүдийг үзүүлж байгаа учраас яг аль нь аль тохиолдолд эсэлдүүлэгч болон ангижруулагчийн үрийг гүйцэтгэх юм бэ гэдэгтэр бүгдээрээ ярилцгаая. За тэгвэл эхний тохиолдол буюу холоорын хасах 1-ийг харцгаая. Холоор хасах 1-ээс холоор эсэлтгүү хэмээн тэг болох магадaltaй нэмэх 1, нэмэх 3, нэмэх 5, нэмэх 7 болохын тулд хэд хэдэн электроныг алдах уу авах уу гэдэг яриа гарах нь байна. Тэгвэл хасах 1-ээс тэг болохын тулд гэдэг дээр энэ дээр багш нэг жижиг галтай гаргасан байна. Электроныг бичихын тулд бүгдээрээ ихлээд атомыг тэнцвүүлэх ёстой гэсэн үг. Энэ чинь холоорын хэдэн атом байна? 2 атом байгаа учраас энэ холоорын атомыг яах нь вэ? Тэнцвүүлж 2-ын тулд тавих ёстой. Тэгвэл хасах 2-оос тэг болохын тулд 2 электрон шилжинэ. Тэгэхээр энэ дээр нарийнх бичих юм бол хасах 2 дээр хэдийн нэмбэл тэг гарах вэ, тийм үү? За тэгвэл эндээс x тэнцүү 2-ыг нэмнэ гэсэн үг. Электрон маань өөрөө сөрөг тэмдэгтэй учраас хасахыг нэмэх гэжээж энэ электроныг алдчихна гэсэн үг. Хасах тэмдэг бол электроныг алдна. Тэгвэл холоор хасах 1 маань энэ чинь 2 электроныг, энэ чинь 2-ыг, 4-ийг, 6, 8 гэд энэ 5 тохиолдолд бүгдэн дээр нь электроныг алдж байгаа учраас хасах 1 эсэлтгүү хэмтэй холоор маань дандаа ангижруулагчийн үрийг гүйцэтгэнэ гэсэн үг. За тэгвэл бүгдээрээ холоор нэмэх 7 тэгвэл эсрэгээрээ ямар үрийг гүйцэтгэх гэх бүгдээрээ харцгаая. Тэгвэл эсрэгээрээ холоор нэмэх 7 маань 5, 3, 1 тэгхийг үзүүлэх боломжтой байна гэсэн үг, тийм үү? Тэгэхээр эндээс дандаа нэмэх хасахын хасах гээд 7-оос 2-ыг хасаад 5 гих мэтчлэн холоор нэмэх 7 эсэлтгүү хэмтэй холоор маань электроныг авч байгаа учраас эсэлдүүлэгчийн үүргийг гүйцэтгэнэ. Тэгвэл энд байгаа холоор маань ангижруулагчийн үүрэг гүйцэтгсэн. Энд байгаа нэмэх 7 эсэлтгүү хэмтэй холоор маань эсэлдүүлэгчийн үүргийг гүйцэтгсэн бол дунд байгаа хэд маань яах вэ? За бүгдээрээ энэний зургийг ажиглацгаая. За тэгвэл эндээс эсэлтгүү хэм нь бага байх тусмаа электроныг авч ангижруулагч шинжин эсэлтгүү хэм нь бага буюу сөрөг утгатай байх тусмаа электроныг авч ангижруулагч шинжин өсдөг байна. Харин эсрэгээрээ эсэлтгүү хэм нь их байх тусам электроныг алдаж эсэлдүүлэгч шинжин ихсдэг байх нэ. За тэгвэл бүгдээрээ хамгийн дунд байгаа буюу нэмэх 1 эсэлтгүү хэмтэй холоорын атомын хувьд ангижруулагч болон эсэлдүүлэгчийн аль үрийг гүйцэтгэх вэ гэдгийг харцгаая. За тэгвэл энэ холоор маань нэмэх 3, нэмэх 5, нэмэх 7 ботлоо электроныг алдаж ангижруулагчийн үрийг гүйцэтгэж байна. Харин ангижруулагчийн үрийг гүйцэтгэж байна. Харин нэмэх 1-тэй маань хасах 1 тэг болтлоо электроныг алдаж эсэлдүүлэгчийн үрийг гүйцэтгэж байна. Тэгэхээр бүх элемент зөвхөн ангижруулагч, зөвхөн эсэлдүүлэгч хоёрын аль нэгийг үзүүлдэг байх нь хувьсах эсэлтгүү хэм үзүүлдэг элементүүдийн хувьд электроныг алдах боломж болон электроныг авах боломжоос хамаарат ангижруулагч болон эсэлдүүлэгчийн аль үүргийг гүйцэтгэж болдог байх нэ хүүхдүүдээ. За багшны гэрийн даалгаварт энэ калиум манган O4, калий 2 манган O4, манганы сульфат, манганы оксид гэх энэ 4 химийн нэгдлийн эсэлдүүлэгч болон ангижруулагчийг тодорхойлж, эсэлдүүлэгч шинж өсөх дарааллаар эренбэлж байрлуулна уу гэсэн даалгаврыг өгч байна.